Сэтгүүлч Улаанбаатарыг иргэн сэргэлэнгийн нэхэмжиллээр эрг үсгэж шалгаж нийслэлийн өмчт үйлдвэрийн газрыг тодруулбал Улаанбаатар таймс сонныхоо байрыг хувьчилж авахдаа 2008 онд бусадтай бүлэглэн хууль зөрчиж улсад онц их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан гэж үзээд дээшүүхээс хорих ял оноожээ. Энэ шийдвэр гарснаар тэрээр өнгөрсөн 3 дугаар сарын 24-өөс хойш хоригдож байгаа юм байна. Ингэхдээ мэргэжлийн эмч нарын шинжилгээний дүгнэлтээр биеийн байдал нь батлан даалт гаргаж эмчлүүлэх хэмжээнд хүртэлд орсон нь тогтоогдсон ч түүнийг гаргахгүй байгаа нь сэтгүүлчийн иргэний эрхийг нь улмаар хоригдлын эрхийг зөрчиж байна гэж сэтгүүлчдийн эрхийг хамгаалагч Globe International үзснээс дээрх байгууллагуудад хандсан байна. Түүний дээр сэтгүүлчд оногдуулсан шүүхийн шийдвэр нь өөрөө хууль бус байх магадaltaй гэж үзэж байна. Цаанаа улс төрийн зорилготой байхыг үгүйсэхгүй гэж үзэх болсон нь ижил төстэй өмчийн маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэдэг манай улсын хувьд энэ хэргийг эрүүгийн хуулиар шийдвэрлснээс харагдаж байна гэж баталгаажуулахыг ирмэлзэж байлаа. Энэ байтугай хэргийг биш үү иргэний хэрэгээр захиргааны хэрэгээр шилжүүлдэг тийм практик одоо манай юунд байгаа байхгүй. Одоо хамгийн наад жишээ нь хэтэл намайг хэрэг бичих. Тийм ээ? Хамгийн наадлын зүгээр ингэж жишээ гэхэд залхим ихсэн тодорхой хэрэг байсаар байтал тийм ээ энэ иргэд хоорондын маргаан байна гэд одоо буцаасан тийм шийдвэр гарч ирсэн тийм тохиолдол байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ бол шүү дээ тийм ээ юу юугаар шийдэх үү гэдэг нь шүү дээ тодорхой зорилготой юм шиг тэгж харагдаад байгаа байхгүй юу тийм. Тус байгууллага нь хамгийн ихний ээлжинд сэтгүүлчийг өмгөөлөгчийнх нь удаа дараагийн хүсэлтийг мөн эрүүл мэндийн байдлыг нь үндэслэн батлан даалт гарах улмаар хэргийг задалж дахин мөрдөн байцаалтанд шилжүүлж маргааныг эцэсэн шийдвэрлэх ёстой гэж үзэж байгаа гэлээ. Мөн шийдвэрлэгчийн үгийг сонсож нийтэд ил тод маргааныг шийдвэрлэх ёстой гэж мэдэгдэж байгаамаа. Тухайн үед сэтгүүлч Улаанбаатар нь Улаанбаатар таймс сониныг хувьчлах 2 дахь шатны менежментийн багийн ахлагчаар сонгогдсон бусад хүмүүстэй хамтран Улаанбаатар хотын захиргааны мэдлээс 370 сая төгрөгөөр үнэлэгдсэн байрных нь хамтаар авах явцад хөрөнгө оруулагч гих сэргэлэнтэй өмчийн маргаан үүдсэн байдаг юм байна. Сэргэлэн тооцоололгүйгээр 490 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээ гаргуулan авах гэж шүүхэд хандсан нь өнөөдрийн байдалд инхүү хүргээд байгаа юм байна. Гандул мэдээлэл.